Орхны амар амгалан. Гэр та нарын дээр баг. Бүгдээрээ залбирая. Тэнгэр газрыг бүтээсэн агуу их эзэн минь ээ. Тэгээд бидний нэг гэр бүл болгон дуудсан Есүс хаанчлал чуулганыг бид хүлээн зөвшөөрч байна. Бид нар нэг нэгнээ хурцлж, нэг нэгнээ босгон байгуулж, урамшуулж, тайвшруулж, бие биенээ хамтдаа байхдаа эзэн минь ээ бид бүхэн нэг биений эрхтнүүд билээ эзэн минь ээ. Тиймээс эзэн минь таньдаа залбирч байна. Энэ номлолоор дамжуулан, таны амьд үгээр дамжуулан хүн нэг бүр өрх гэр бүл, үр хүүхдүүд минь эзэн минь өсөн боожиж үнэхээр төлөвшөхөд та өнөөдөр үгээ өгч байгаад баярлалаа эзэн. Таньдаа талархъя. Бүх алдар, бүх магтаал, бүх хүндэтгэл нь дээд тэнгэрт танд байх болтугай. Амен. За, өнөөдрийн номлол юунд ч бүүс санаа зов гэдэг. Матай 6-гийн 25 дээр иймд би та нар хэлье. За бүгдээрээ хамтдаа уншаад эхэлчихье. Матай 6-гийн 25-д за 3 иймд би та нарт хэлье. Юу идэж юу уух билээ гэж амийнхаа төлөө бүх санаа зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө бүх санаа зов. Амин хоолноос бие нь хувцаснаас эрхэм босоо гэж. Энэ хорвоо дэлхий дээр санаа зовхгүй амьдрдаг хүн байгаа болов? Байхгүй шүү дээ. Тэ? Яг үнэ. Тэгээд ингээд өдөр хоногудаа тоолж үзье л да. За би чинь хэдэн сарын тэдний өдөр 24 онд санаа зовлоо, 25 онд одоо санаа зовхгүй шүү. Тэ? За бүр урдах амьдралаа бодоол, ирээдүгээ бодоол ингээд янз бүрээр бодох юм бол бүр ингээд ургаад ирдэг. Тэгэхээр энэ хүн төрлөختний түүхэнд байна штэ. Би та нарт бас сонирхуулъя л да. Сарасин гэдэг эзэнт агуу гүрэн байсан юм байна. Манай эзний 800 одоо 91 оноос 962 оны үед амьдарч байсан 3 дугаар Абиб Ал-Рахман гэж мусульман шашинтай тэр эзэнт гүрний хаанчлалыг 49 жил барьсан. Энэ хаанчлал байна штэ. Жилийн орлого нь 3 их найд, 3 тэрбум 600 сая вонын орлоготой гэж байна. Жилийнх нь орлого. Яаж юм худалдаж, яаж тэр улс орныг барьж авч яваад байгаа хаан бэ? Гайхамшигтай байгаа ч тийм. Гэхдээ энэ хаан ба штэ 3331 их нэртэй 661 хүүхэдтэй гэж байна. Хей тий. Энэ түүхийг ингээ уншихаар эн чинь нөхцөлгүй баян нөхөр байгаа байхгүй. Гэтэл өдрийгөө тэмдэглэлд ингэж бичсэн байна. Би энэ дэлхий дээр санаа зовоогүй 14 хоног л байлаа гэж. 49 жил хаанчл тэр агуу хаанчлалыг барьсан хүн тэгж бичсэн байна. Тэгвэл бидний итэр бол мусульман шашинтай итгэдэггүй хүн. Бид нар бол итгэгч. Бид нар өнөөдөр Матай 6-гийн 25-ыг биелүүлэх ёстой. Бид нар Матай 28-ын сая алсын хараа өрөөг тунхаглахад 28 дээр ингэж байгаа тийм. Матай 28:18-аас 20 дээр Есүс дөхөж ирээд бидэнд яв бүх үндэснийг дагалдуулах тун. Эцэггүй ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж миний тушаасан бүхнийг тэдэнд сахин биелүүлэхийг заа. Тэгвэл одоо бид нар бүх санаа зов. Амьныхаа төлөө юу идэж уух вэ гэж бүх санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх вэ гэж битгий санаа зов. За битгий санаа зовоороо намайг эртэл тэгээ нэг аятайхан шиг айлын хүүхдүүдийг аргалаад эвтэй найртай байгаарай гэж хэлээгүй байхгүй. Бүх санаа зов. Шууд тушааж хэлсэн байхгүй энэ үг. Тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг заадаг тийм хүмүүс болноо бүгдээрээ одоо. Тэгвэл бас Есүст итгэдэг нэг агуу номлогч байсан байна. Чарльз Спиржин гэж. Энэ номлогч хүн биш үү? Номлолын ханхүү гэж дуудагддаг. Тэгсэн мөртлөө юунд санаа зовдөг вэ гэхээр номлолдоо санаа зовдөг. Сонин байгаа ч тийм. Тэгэд өөр цуглаан номлол ингээд өрөнгөтөл хэд хоногийн өмнө санаа зовчдөг. Санаа зовоол гидсэн гүйлгээл ингэж айгу сонин хоолны дуршлан буудаг тийм хүн байсан гинэ. Тэгээ энэ хүн өдрийнхөө тэмдэглэлд бас бичиж үлжэхдээ юу гэж бичсэн бэ гэхээр штэ. Санаа зовлтыг те номлолдоос болж маш их санаа зовдөг байлаа гэдгээ нуугаагүй шууд бичсэн хүн баггүй. Тэгээ энэ судалгаануудыг ингэж эмхлүүл харж байгаад Америкийн нэгдсэн улсын хавдар судлалын хүрээлэнгээс санаа зовлтоос болж хавдар үүсэх магадлал их байдгийн байна гэж судалгаа явуулж үзсэн чинь санаа зовлтыг 5 төрөлд хувааж байна. Нэгдүгээрт нь
Анхаардаг зүйлсээс үүдэлтэй санаа зовно л. Эрүүл мэнд, үр хүүхэд, эд хөрөнгө, нэр алдар, тий? Одоо яг хамгийн их анхаарч байгаа яг тэр талбартаа санаа зовдөг гинэ. Нэгдүгüрт нь. Хоёрт нь. За, нэгдүгüрт нь яг одоо энэ талбар дээр санаа зов. Жишээлбэл тий, залуучууд одоо сургуулаа төгсөөд ажилд орох тухай боддог. За ажил олдох болов, олдохгүй болов, гайгүй карьертэй ажилд орчих хийсэн гэж санаа зовоод эхэлж байгаа. Бас залуу хүмүүс яадаг вөхөр гэрлэлтийн тухай санаа зовдөг гинэ. Гайгүй их нэртэй болчих хийсэн, яах бол яадаг бол гэл те. Бас л тэгдэл зүйл л дээ эн чинь. Тэгэхээр харин бол бид нар ийм зүйлүүд явуу игвэл яг одоо тохиолдож байгаа анхаарч байгаа талбар гэсэн. Хоёрдугаарт нь өөрчлөлтөөс болоод санаа зовдөг. Өөрчлөлт гэдэг бол магадгүй гинтхий эцэг ихээ алдах, үхэл зовлон тохиолдох, гэр бүл салах, өрөнд ордог, ажлаасаа халагддаг, тийм ээ? Ийм зүйлүүд болж байгаа. Ажлаасаа халагдах. Би архинд орсон шилтгаан маань юу байсан бэ гэхээр Есүс хаанчлал чуулганыхан баг намайг мэднэ дээ, ихэнх нь те. Арх уугаад ингээд дампуураад тэгээ явж байгаад харин ерөөлтөө эзэн намайг сонгоод ингээд гудамжнаас ирсэн. Би арх орсон шалтгаанаа ингээд бодсон чинь ажлаасаа халагдсан юм бэл. Тэгээ ажлаасаа халагдангуудаа найс нөхдөдөө гоё таалагдах га машин авчиж байгаа байхгүй. Хамаг мөнгө шахаад. Тэгээ нөгөө машин аваад нөгөө хамт ажилдаг найс нөхдөдөө ингээд ажлаа дарахт нь ингээд зогсоол нэг гоё машинтай хүн бол зогсоол. Тэгэл найз нэрээ логийн сайн уу машин чинь ганц юм уу ч өө тэг гэл саймширхаал. Нөгөө яагаад гэхээр нөгөө хүн харилцаа тасарсан учраас найз нөхдөө санаад байгаа байхгүй. Гэтэл нөгөө нөхдөө чинь намайг буруугаар ашиглаад манай аагийн хоншоортоос манай аав ч өстой гоё амьдарч байгаа. Яг дотор зүрх сэтгэлдээ бүү санаа зовлонтой амьдраад тэгээ архинд орчиж байгаа байхгүй. Тэрийг би ерөөсөө өөрөө мэдийг. Энэ бол яг өөрчлөлтөөс болж байгаа байхгүй. Ажлаас халагдсанаас. Тэгвэл гурав дахь нь шүүмжлэхээс айдаг. Шүүмжлэхээс болж санаа зовж эхэлдэг. Ялангуяа бусдыг хардсанд хит их анхаардаг гэж байна. Их санаа зовдөг хүн биш. Хүний нүд рүү хараад за яас над руу нэг муухай харч уу. За энэ хүн надтай мэдлэхгүй явчлаа яана гэл те. Би Есүс хаанчлалд ирчи айгүй санаа зовдөг. Юм нь юу ихээр одоо гана ахлагч ч юм уу пастор ч юм уу. За отгоох үдээс хойш нэг хобстер ороод ирээрэй гэл тэнгүүтэл. Өглөө 6 цагаас ахуулаад яатсан бол гэж бодоо. Би ямар нүгэл хийцэн юм болаа гэлээ. Зүгээр ярих гэж яах чинь санаа зовоод байгаа байхгүй тий. Манай цуглаанд иржсэн нэг эмэгтэй ингэж ярьсан шүү дээ. Хүнстэй ямар балер юмд санаа зовдөг юм бэ. Ийход үзүүлсэн гинэ. Тэгээ нөгөө ингээд орон дээр дээш нь харуулаг өвчээ тэр эмэгтэйг ингээд нөгөө ийхоогоор ингээд харчхаад тэр шилний цааталд хоёр эмч ингээд 6 бариад хоорондоо ингээд яриад ингээд заагаа ярьсан гинэ. Тэгсэн чинь л ерөөс өнгөл санаа зовд бүрхсэн гэж байгаа. За яг хавдартаа олчиж. Тэгээл одоо яана миний охин ганцаараа үлдэн гэл. Уйлаал. Бүр орон дээр. Тэгэл одоо би яана ээж маань аав ээж хоёр маань охины минь тийжээ чадах болов чадахгүй болов гэл. Тэгэл юусэн төмөн юм бодож байгаа гинэ. Тэгээ сүлдө байраа зарна, трийгээ зарж банкнд мөнгө болгож хийх үү мийх үү би ч дүүрсээ хэрэг үхтгээрээ үгүй энэ төр гэл. Тэгжсэн нөгөө ерөөсөө 2 минутын дараа гарч ирээд та эв ирүүл байна гэсэн. Ингэж сони юмнаас бол санаа зовж шít. Тийм бааз. За тэгвэл дөрөвт нь яадаг вэ гэхээр дарамтнаас айж санаа зовдог гэж. Дарамт гэдэг бол өрхийн тэргүүний хувьд учрах дарамт байна. Бас шалгалтанд бэлтгэж байгаа оюутнуудын хувьд, төгсөх ангийн оюутнуудын хувьд яг эрсдэлтэй яг нэг юм алхам хийх яг тэр даваан дээр дарамт болдог шүү дээ. Хичээл бэлдээд байж атал за одоо ингэж их хичээл аав ээжийнхаа мөнгөөр ингэж их англи хэлний курс суучаад 3 авчвал яана гэл тий. 4 авчвал яанаач гэдэг юм ингээл дарамт. Хариуцлага хүлээх дарамт гэж бас байна. Чи 9 бүлэгтээ одоо ингээ 9 бүлгийн ахлагч болооч за одоо чи ухтагчийн багт үйлчлээч, магтаалын багт үйлчлээч яах. Яагаад гэвэл шууд дарамт ирдэг. Одоо тасалчвал яана гэл. Ерөөс нь залбирч шийдвэр гаргахгүй дарамтандаа шийдвэр гаргадаг. Бодоол яах. Ёстой мануал өгөх хөстэй. Ажлаа таслаа айгуул хүний ажил бүр үрээсчин ч гэдэг юм уу.
Яг ингэхэд ийм дарамтууд ирж байгаа. За хамгийн сүүлийн дарамт юу байдаг вэ гэвэл 5 дугаарт нь мэс чанарын үнэлэмжтэй холбоотой санаа зовнил гэж. Мэс чанарын үнэлэмжтэй холбоотой. Энэ юу вэ гэвэл та нэг ямарваа нэг гим нүгэл хийчихлээр хамгийн дөрөнд юу гэж орж ирдэг вэ? Яаж цуглаандаа явна? Нүдний булаа гэл. Хээ ятаст. Хүний нүур харахаар мэдээд байгаа юм шиг санагдал тий. Тэгэхээр ч та нар хардаа хүний мэс чанарын мэдрэмж яг тэгж ирдэг байх нь шүү дээ. Заримдаа ингэж би зарс гэж явчихдаг шүү дээ. Би анх Есүс Христ итгэж пастортай уулзах нүдрүү харж чаддаг байсан шүү дээ. Их нүгэлтэй хүн чинь ингээ пасторын нүдрүү харж чадах. Харахаар мэдээд байгаа юм шиг санагдаад зарс хийдэг гэсэн юм. Энэ яаж байгаа гэхээр мэс чанарын одоо буруутгалууд ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ буруутгалаасаа болоод та санаа зовж эхэлж байгаа. За тэгвэл Лух номны 12:22 дээр 22-оос 23 дээр тий би та нарт хэлье. За түрүү Матай номыг ярьсан одоо Лух ном дээр байна. Их бичвэр дээр энэ санаа бүү зов гэдэг тушаал маань их бичвэрүүд дээр байгаа учраас бичвэр болгоноос харж байна. Иймд би та нарт хэлье. Юу идэж уух вүлээ гэж амныхаа төлөө бүү санаа зов, мөн юу өмсөх вүлээ гэж биеийнхээ төлөө бүү санаа зов. Амин хоолноос биеийн хувцснаас ирхмэ гэж. Тэгвэл санаа зовох гэдэг юу гэсэн үг вэ? Бид нар бодож үзэх хэрэгтэй байхгүй. Санаа зовлт гэж юу юм? Айдас гэж юу юм? Санаа тавилт гэж юу юм? Дүгшүүр гэж юу юм? Энэ бүгдийг бид нар ингээ ялгана гэсэн үг. Тийм учраас тий айдас гэдэг бол тодорхой бодит аюул. Аюултай нөхцөл байдал ирэхэд яг хариу үзүүлдэг мэдрэмж. Хариу үзүүлдэг мэдрэмж. Айдас гэдэг бол яг тодорхой бодит аюул учрахад хариу үзүүлдэг мэдрэмж. Санаа зовлт гэдэг бол тодорхой бус ирээдүйн юмд, өнгөрсөн юмд тодорхой бус зүйлд хариу үзүүлж байгаа сэтгэлийн байдал, мэдрэмж, сэтгэлийн байдал. Тийм учраас санаа зовлт байхгүй байж болно. За Библи юу гэж тайлбарлаж байгаа юм бэ гэвэл бүү санаа зов. Санаа зовлтын талаар грекээр юу гэдэг вэ гэхээр Библиэлд мерипнао гэдэг гинэ. Мерипнао. Энэ нь хоёр утгыг агуулдаг. Нэгдүгээрт нь сэтгэл хоёр хуваагдах. Сэтгэл хоёр хуваагдах. Яаков номны 1:6-аас 8 дээр. Гэхдээ тэрээр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажаа гэж. Тийм хүн эзнээс юм аавна гэж бүх санаг. Хоёрдмол санаатай хүн бүх үйлдээ юу гэж тогтворгүй байдаг гэж. Бид нар их санаа зовоод ирэхээр штэ сэтгэл хуваагдчихдаг. Сэтгэл хоёр болчихлоор диаволыг буруутгагч гэж нэрлэдэг штэ. Диавол хоёр хуваах гэсэн үг гэж байна. Диа гэдэг нь хоёр, вол гэдэг нь хуваах. Тэгэхээр бидний сэтгэлийг хоёр хуваачиж байгаа. Эргэлзээ, айдас, энэ санаа зовнил. Тэгээд та юу ч хурааж авч чадахгүй амьдрал дээр санаа зовоод яваад байна гэсэн үг байхгүй юу? Санаа зовоод яваад байна. Яг үнэндээ их санаа зовдөг хүн хүмүүст таалагдах гэдэг их итгэлтэй юм шиг харагддаг. Гаднаас нь харахаар. Тэгээ сүм жуулган дотор нэг их юм ариун юм шиг ариун хүн яваал байт. Тэгээ цуглааноос гарахаараа яг л дэлхийлэг амьдралтай адилхан нийлэл явдаг. Санаа зовж байна. Маш их санаа зовлттой. За тэгвэл санаа зовлт хүний зан чанар мэс чанарын асуудал биш. За энийг сайн ойлгоорой. Хүний зан чанартай холбоотой асуудал биш. Харин санаа зовнилтэй штэ. Бурханд та хэрхэн итгэж найдахтай холбоотой асуудал юм а гэж байгаа. Амен. Нэгдүгüүрт нь хоёр хуваадаг юм байна. Тэгвэл энэ мерипнао гэдэг үг нь хоёрдугаар утга нь юу вэ гэвэл өөрийгөө боомлох. Аюултай хаз өөр хүн ирж таныг боож алах гэж байгаа юм биш. Та өөрийгөө боож байгаа. Өөрийгөө өөрийнхөө гараар боож алж байгаа гэсэн үг байхгүй. Хүн их санаа зовоод ирэхлээр яах вэ гэхээр яадаг вүлээ? 100 г татчмаар санагдтыг шүү дээ. Ороо нойр хүрхгүй байныг дарс уучи энэ. Та тэгж ярьж байгаа үнийг сонсч байсан шүү дээ. Их санаа зовоод ирэхээр өхмээр санагддаг. Манай нэг ихч
Саяхан итгэгч ихч маань тэгж ярьсан. Би бүр ингэ санаа зовлтоос болоод бүр өхмээр санагдаад идэв штэ пастраа гэж. Тэгээ тэгж болохгүй шүү. Эн чинь өөрийгөө боомлно гэдэг үг байна шүү. Юдас байна Библиэл дээр тий. Юдас би Юдасыг бол их мэдлэгтэй мундаг ер нь 12 дагалдагч дотор бол миний хувьд бол би өөрөө нөгөө нэгтлэн бодогч санхүүч мэрэгчлээ болохоор тэр 5,000, 4,000, 10,000-аар ярьж байгаа хүний эрдэнсийн санг удирдах байгаа хүн шүү дээ. Тэр санхүүгийн тооцоо хийж байгаа итгэмжтэй нярв байгаа ш тэр хүн чинь. Тэр хүний мөнгө төгрөгийг тоолж чана гэдэг чинь. Гэхдээ тийм авяас чадвартай хүн байсан мөртлөө Юдас яадаг үлээ? Урваад өөрийгөө боомлдог ш. Боомлоод нас бардаг. Магадгүй Юдасын дотор санаа зовлт маш их байсан учраас 2 хуваагдчихж байгаа байхгүй. Тэгээ эцэст нь 2 хуваагдал нь өөрийг нь бодитоор амийг хорлуулж штэ. Библийн Эстер номон дээр Хаман гэдэг хүн гардаг. Бас хорон санаатай Хаман гэж байгаа. Гэхдээ мөсчнөр байгаа штэ. Бурхны бүтээл юм чинь. Тэр өөрсдийнхээ ард түмний төлөө Израильчуудыг хавчиж алахын төлөө дүүжлүр хийсэн боловч дүүжлүртээ өөрөө дүүжлэгчтэй штэ. Тийм ээ? Гэхдээ тэр хүн бас 2 санаатай байгаа байхгүй. Санаа зовлт ихтэй байсан учраас би өөрөө Есүс тэрэгтэй маш их санаа зовлттой байсан. Би бүр харангаад ингээд модон дотор өөрийгөө яг боомлж өгөх гэж байсан. Хэд хэдэн удаа би амиа орлох гэж үтсэн. Гэхдээ хүн ерөөсө хорлохдохгүй өгөхгүй мөлий гол нь. Тэ. Яг тэр үед бид нар эндээс нэг зүйлийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Боомлно гэдэг. Явандаа бодит болно гэсэн үг байхгүй юу? Таны амьдрал Есүс Христэд итгэж байгаа мөртлөө өөрийгөө боомлоод явж гин гэдэг бол маш аюултай зүйл. Тийм учраас бидний ирээдүй биднийх биш. Ганцхан хормын цаатхыг ч бид мэдэхгүй шүү дээ. Бид нар ирээдүйгөө таамаглахыг л хүсдэг. Илүү өндөр, илүү холыг харах гэж хамаг хүчээ шавхдаг гинэ. Тэг илүү холыг харах гэж хичээх тусмаа санаа зовлт нэмэгддэг. Тэгэхээр Бурхан юу гэж хэлсэн бэ гэвэл Матай 6-гийн 34 дээр маргааш нь өөртөө санаа тавих тул маргаашийн төлөө бүү санаа зов. Өдөр бүрийн зүдүр өдөр өдөртөө хангалттай гэж тийм ээ. Бидний санаа зовж төгшиж байгаа зүйлийн ихэнх нь бидний яаж ч чадахгүй зүйлс байдаг. Бид нар өөрсдөө яаж чадахгүй гэж санаа зовд байдаг. Гэхдээ Бурхан өргөх ёстой юмыг өөрсд дээр авчирчээд. За тэгвэл Лух номны 12:22 дээр дахиад хэлсэн тийм юу идэж уух вүлээ гэж амныхээ төлөөс бити санаа зов. Юу өмсөх вүлээ гэж биеийнхээ төлөө бити санаа зов. Лух 12:25 дээр та нараас хэн ч санаа зовснороо нас бие ганц мөчөөр нэмж чадах бай гэж. Санаа зовснороо нас бие та нар хэрхэн нэмж чадах вэ? Хэрвээ зүгээр хямдхан амархан тайлбарлая гэвэл та өөрийгөө 1 см өндөр болгоё. Санаа зовснороо өндөр болох уу? Болохгүй шүү дээ. Яаж санаа зовоод ч болохгүй шүү дээ, тий. Тэгвэл чи бидний санаа зовоосон асуудлуудын ингээд судалгаагаар үзсэн чинь 92% нь бодиттой биш зүйлүүд байдаг гинэ. Зөвхөн 8% дээр нь л анхаарах яг гол асуудлыг анхаарад эзэнд өгөх асуудлууд байдаг. Гэтэл бид нар илүү юмд их санаа зовоол. 92% санаа зовоод хүмүүс яадаг вэ гэвэл огт хэрэггүй 92%-тай санаа зовсноос болоод өнөөдрөө дими хоосон өнгөрөөж байна гэл. За одоо миний нэг санаа зовсон нэг сайхан хоосон мөрөөдөл гэх юм уу? Англи хэл сурах хийсэн гэл одоо 5 жил боллоо шүү дээ. За өнөөдөр л сурах гэдэг байдгүй. Тэ? Тэгэл нэг жоохон юм хараад энэ дээр л англи үг гарахаар цавтай англи сурнаа л гэж боддог. Тэгэл байдаг. Тэгээ энэ тэгэл хоосоо яваад байдаг. Өнөөдрөө хоосон дэмий үрж яана л гэж хэлж байгаа. Тэгвэл Матай 6-гийн 34 дээр бити маргаашийн төлөө санаа зовоо. Өнөөдөртөө л хий. Яг өнөөдөр юмаа хий гэж хэлж байна. За бүгдээрээ үргэлжлүүлээд Лух номны 12-ын 24-өөс эзний татсан 3 жишээг авч үзье. За 24 дээр эзэн ингэж хэлсэн. Хон хэрэг хар гинэ. Тэд тариа тарьдгүй хураадгүй тэдэнд байр сав агуулгач байхгүй.
Гэвч бурхан тэднийг тэжээдэг юм а. Та нар тэр шувуудаас хамаагүй илүү үнэтэй билээ. Грекээр хон хэрэг крокис гэж нэрлэгддэг ийм хэрээний төрлийн шувууны нэр гинэ. Энэ Библиэлд бичсэн. Тэгээ дээр үед бол гэмт хэрэгтүнгүүдийг эрт цагт яадаг байсан байх гэхээр булшилж одоо нөгөө чандралж оршуулахгүй шууд согцыг авчираад уулын хөндийд хайдаг юм байна л да. Тэгээ тэр хөндийд хаянгууд тас шувуу хэрээнүүд ирээд ингээ махцсан шувууд ирээд иддэг. Тэд нөгөө сэг зэмээр хоололдог тий. Тэгээ Ливийн номны 11-р бүлэг, Дэд хууль номны 14-р бүлэг дээр энэ шувуудын тухай бичээд тэгээд дээрэс нь энэ шууд бол цэвэр бус тул идэж болохгүй гэдэг тий. Бузар амьтад тооцогдно гэж хэлсэн байдаг. Тийм учраас энэ хэрэг төстэй Матай 6-гийн 26 дээр Тэнгэрийн шувууд гэж бичсэн байдаг гинэ. Хэрэг гэдэг үг нь өштэй шинэ гэрээн дээр ганцхан байдаг. Гэхдээ яагаад онцолж ганцаарнгийн онцолж хэлж байгаа юм бэ гэвэл өштэй. Есүс магадгүй хэрэг гэдэг энэ бузар амьтныг би тижээж хувцалдаг мөртлөө та нарыг энээс илүү хайрлахгүй гэж юу? Амен. Ингэж хэлж байгаа. За хоёрдугаарт нь сараан цэцэг. Сараан цэцгэс хэрхэн урагдгийг хар гэж. Хар гэдэг гоц хар. Та нар анзаарсан болов уу штэ. Хон хэрэг хар. Сараан цэцгийг хэрхэн урагдгийг хар. Харахтун хар гэдэг үгнүүд Библиэлд 645 удаа гардаг гэсэн. Үзэх түн гэдэг үг 434 удаа гардаг. Тэгэхээр их онцолж хэлээд байгаа байхгүй хар. Тэд зүдэж ажилтгүй эрмэл хийдэг ч үгүй гэвч би та нарт хэлье. Соломон хаан бүх сүр жавхландаа тэдний нэгтээч дүүцхээр хувцлаж байгаагүй юм а гэж. Сараан цэцэг гэдгийг грекээр ингэж анимони гэж цэцэг байдаг гинэ. Манай сараан цэцэг гэхээр хүмүүс жижигхэн энгийн тийм цагаан цэцэгтэй зүүрлэж бодоод байдаг гинэ. Монголчууд. Үгүй. Яг англи тэр анимони гэдэг цэцэг нь улаан нийл ягаан өнгөтэй маш гоёмсог цэцэг байдаг гинэ. Тэгээ тэр гоёмсог цэцгийг юугаар эртний хаадуудыг бэлэгдэж одоо сүр жавхлангийг бэлэгдэж энэ цэцгээр бэлэгддэг байсан юм байна. Гэхдээ Соломон хаан тэр агуу хаанчлалтаа байхдаа ч гэсэн ингэж хувцлаагүй шүү гэж хэлээд байгаа байхгүй. Соломоны хаанчлалын үед шүү дээ мөнгө чулуу шиг ингэж байжсэн гэж байна. Цалин цагаан мөнгө чулуу шиг байлаа гэж. Үннөө. Библи бичсэн юм чинь үнэн баггүй. Тэ. Та нар ч Соломон би хөдөө өссөн. Соломоны өдөрт идчихсэн та нар ингэж өдрийнх нь идшиг тооцож үзээрэй заа. Манай сум ба штэ. Соломон шиг идэх юм бол тэгээ илжилж өгөх байх. Өдөрт 10 хайнгийн шар, 15 үнэ. Тэгээ хонь. Чи сумын төв ба штэ хөдөө өссөн хүмүүс байна уу? Өдөрт 10 хайнгийн шарл гаргаад байвал сумын төв 7 хоногийн дараас махан муудаад баларна үсттэй. Тэгэхэд тийм гайхамшигтай хаанчлалтай ийм баян хаанчлалтай хаанаас илүү би энэ сараан цэцгийг гоёмсог тавьсан юм а. За та нар хараа хон хэрэг гэж ярьчихад дараа нь сараан цэцэг гэж ярьж байна тийм үү? Тэгвэл бид нарыг цэцэг зүрхтэй юу? Байхгүй шүү дээ. Тэгвэл бид нарыг зүрхтэй, сэтгэлтэй, нүдтэй, оюун ухаан санаа 5 мэдрхүүтэй, зүрх чиргэлтэй бол нүүр царай гэрэлтнэ гэж. Бид нарыг Бурхан ингэж гайхамшигтай бүтээгээд таны зүрхэнд ариун сүнсний үр жимсийг ургуулахын тулд, сараан цэцгээс илүү ургуулахын тулд биднийг харгалздаг юм а. Амен. За гуравт нь хээрийн өвс гэж. Өнөөдөр 12:28 дээр өнөөдөр амьд байгаад маргаас 100хан таягдах хээрийн өвсийг Бурхан инхүү гойдог бол тэгт тусмаа тэр та нарыг илүү хувцлан шүү дээ. Өчүүхэн итгэлтнүүдээ гэж. Израилийн хөрш шорон ингээд хатуу би бол Израиль явж үзээгүй. Манай цуглаанаас Израиль руу явж үзсэн хүмүүс аюу олон штэ. Тэгээ газар нь хатуу, халуун салхи хүлээдэг тийм улс орон учраас нөгөө дээр үед үнэтэй мод түлнэхээсээ илүү хурдан хатцдаг учраас ингээд зигс мигс одоо тэр өвсийг
хээрийн өвсийг цуглуулаад түлшинд хэргэлдэг байсан юм байна л да. Тэгээ яг энэ үгээрээ юу зөвлөж хэлэх гээд байгаа юм бэ гэвэл Есүс хинд ч хэрэггүй үн цэнгүй хээрийн өвсийг би ингэж хувцалдаг юм бол тэгэх тусмаа би та нарт санаа тавихгүй гэж юу гэж. Амен. Тэгээ энэ дэр бурхан ийхүү гойдог бол гэж байгаа юм тий. Амьд байгаад маргааш цуухан таягдах хээрийн өвсийг бурхан ийхүү гойдог бол тэгэх тусмаа гэж хэлж байгаа. Энэ тэгэх тусмаа гэдэг грек үг нь яадаг вэ гэхээр босоо малон гэдэг үг байт юм байна л да. Энэ үг нь хичнээн бүр илүү гэсэн үг. Хичнээн бүр илүү. Хэдэн хувь давуултал тэгээ бяцлахам дүүрнээр та нарыг би харгалцснаа гэж хэлж байгаа. Амен. Тэгээ яг энэ гурван зүйл дээр хон хэрэг, сараан цэцэг, за одоо хээрийн өвс гурван зүйл дээр ингээд бид нар хураангуулаад дүгнэх юм бол Есүс яг ингэж хэлээд байгаа байхгүй тий. Та нарын бузар гэж үздэг хон хэрэг бурхан хооллож, сараан цэцэг бүр чаашилбал та нарын дорд үздэг хээрийн өвсийг ч бурхан хувцалдаг бол бурхан та нарыг хичнээн илүүгээр эрхэмлэн үзэж хариуцсан явах билээ. Бурхан гарцаагүй хариуцах учраас бүү санаа зовоо гэж. Амен. Тэгвэл бурхан яг ингэж битгий санаа зовоорой гэж байгаа. За тэгвэл бидний найдвар бол бид зовлон, өвдөлт, шарах, асуудал, санаа зовоож байгаа бүхнийг бурхан мэдэж хариуцдаг. Бидний санаа зовлтыг хариуцж өөртөө авч тэр санаа зовлонгүй амьдруулж яг итгэлийн амьдруулаар амьдруулна гэдэгт та итгэх юм бол энэ бол жинхэнэ итгэл. Жинхэнэ итгэл. Би Сүмийн коридорт 2 жил амьдарсан, Өгөнтийн хүндийд 2 жил амьдарсан, Арангаа архины төвд 2 жил амьдарсан гэд надад ингээд би энүүгээр бахарах гэж яриаггүй. Харин юу вэ гэвэл би эзнийг шууд таньж мэдье гэж бодсон. Сүмийн коридорт яагаад 2 жил амьдарсан юм бэ гэхээр хүмүүс Есүс Христэд итгээд штт. Отгон мэрэ чи яагаад итгэж чадахгүй? Хүмүүсийн амьдрал ингээд идэгрээ чөлөөлөгдөд хүмүүс аз жаргалтай арх уухгүй, тамиг татахгүй, худлаа ярихгүй, хулгай ярихгүй ингээд санаа зовхгүй амьдраад байна штт. Чи яагаад чадахгүй? Чи яагаад тэгээ ингээд үгүйсгээд суугаад байгаа юм тий? Ингээд санаа зовол худлаа штт. Дээл гутраал би нэг улсын их хурл гишүүн ахтай байсан бол гэл. Хон хэрэг хар ямарч байр сарвч байхгүй гэдэг штт. Тэгэхээр би хон гэрээнээс долоонд байгаа байхгүй. Улсын хурлын гишүү ахаар яах гэдэг юм би. Есүс хэлээд байх чинь тий. Тэгэл сэтгэлээр унаал гутраал. Тэгэл би яг үнэндээ бол энэ шийдвэр надаас гарсан гэдэгт би эргэлздэг шүү дээ. Ариун сүнс надад хэлсэн баг. Чи энд амьдраа. Тэгээ би нараа пастороо би Сүмийн коридорт амьдрё гэд хэлсэн чинь пастор над руу нэг том харснаа. За тах. Би танд гэр бариад өгөө архины төв дээр. Үгүй би гэрт амьдрахгүй. Би Сүмийн коридорт амьдрмаар. Тэгсэн чинь за тэгвэл юу вэ? Би яагаад Сүмийн коридорт амьдрах гээд байгаа? Үүрийн залбиралд явах гээд байгаа байхгүй би. Би яг тэнд нь байж ижил явахгүй бол хизээч Отгонбаяр 20 метрийн цаанаас ирэхчгүй. 20 метрийн цаанаас шүү та нар. Тэгээд би тэнд нь байгаад пастор намайг нэг сар болоо явчих байх гэж бодсон баг. Тэгээ би 2 жил болцсон шүү дээ. Тэгээ жил гарны дараа шүү дээ. Би эзэнд ингэж залбирч байгаа юм чи. За маргааш будаатай ураг идэв шүү. Яг будаатай ураг идэж байгаа юм чи. Би нөгөө өдөр бууз идэнэ гэлт. Яг бууз идэх байхгүй. Юунд ч битээ санаа зов гэж хэлээд шүү дээ тий. Тэгээ санаа зовлтоо сая зам үнэн гэж дуулсан бид нар. Би Сүмийн коридорт ингээ ороод толон дарж байгаад Есүст би ингэж хэлчихсэн. Эзэн минь та бүү санаа зовл гэдэг юм. Энд чинь тархин дотор зүүдлэгдээд ирсэн болохгүй шүү дээ. Энэ хоёр хүүхдийн чинь ингээ би энэ хоёр хүүтэй тэгээ тэр муухай зүүдлэн заяа. Би бүхий удам гэж өөрийг нэг бүх гэд бодцсон учраас бүхий удам муу явахгүй гэж бодоод байдаг. Гэтэл хоёр хүүхдээ шоронд орж байгаа, хамт нийлж хүн зодож байгаа, хамтдаа шоронд орж байгаа ингээ зүүдлээд идэх гэж боддоо та. Тийм баялаар зүүдэлж байгаа юм чи. Тэгээ би одоо би энийг чи яах вэ? Тэгээ би толон дараад ингэ хэлсэн байхгүй. Есүс яг энэ зүүдийг л та надаас аваач. Үнэхээр байдгийн бол би танд тэгэл итгэлээ хичээсэн байхгүй. Тэгээ би бүтэн жил зүүдлээгүй шүү дээ. Тэрнээс хойш. Тэгээ би тэгтээ бүтэн жил болохдоо би бас эргэлзээтэй л байсан шүү дээ. Тэгээ нэг өдөр би гинт тухайн орсон шүү дээ. Би нэр зүүдлэхээ байсан шүү дээ. Тэгээ сүм түрээд ирсэн байхгүй. Сүмээ орхиж явчаад
Тийм учраас эзэн ингэж хэлж байна. Луух номны 12:30 дээр ертөнцийн үндэснүүд энэ бүх зүйлийг чармаан хайдаг билээ. Юуг чармаан хайж байна? Юу идэж уух вүлээ, юу өмсөж зүүх вүлээ гэдэг. Харин эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм а гэж. Эцэг чинь бидний аав, бидний эцэг энэ бүхнийг хэрэгтэйг бидэрт мэддэг. Тэгээ Матай 6:33 дээр харин эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Ямар гоё вэ те? Нэмж өгдөг. Бид нар Бурхны зөвхт байдал ба хаанчлалыг нэмж өгдөг. Бурханаас гайхамшигтай хамгаалдаг. Санаа зовнилуудаа Бурханд өргөөд байх тусам гайхамшигтай хамгаалдаг шүү. Би эзэн дээр ирээд энэ Бурханы энэ нэмж өгж байгаа араас дагалдж байгаа. Бид нар бол ингэж бодно шүү дээ. Сайн хөдөлмөрлөж, сайн ажиллаж, сайн хичээж бидний албан тушаал эрх мэдэл карьер өснө гэж бодоод хүн. Харин бид нар сайн өвгөх тусмаа. Сайн өвгөн гэсэн үг. Дотгошоогоо дотроо бидний Бурхан зүрх сэтгэлийг л хардаг. Зүрхэндээ бид нар даруусах тусмал Бурхан биднийг өргөмжилдэг. Би тэгээ сая яг магтаал дотор отхон баяр үхээгүй юм байвал дахиад үхэх гэж орлоод байгаа хгүй. Тэгвэл үхэх тусам Бурхан гайхамшигтайгаар өргөмжилдэг шүү. Амен. Тэгээ зарим хүмүүс яагаад үхэх гээд байгаа гэж санаа зовнолтой хаяа. Санаа зовнолтой хай. Зарим хүмүүс загас барих залбирал гэдгийг хийдэг гинэ. Дэлхийд загас барих залбирал гэж нэг агуу залбирал байдаг гинэ. За энэ залбирал яадаг хөр сүмд орж ирээд санаа зовлтой эзэн минь би бүгдийг танд өргөж байна гэл өгдөг гинэ. Тэгэхдээ өгөхдөө юм дэгээнийхээ өгөөжинд санаа зовлтой ингэж өлөгж байгаад шидээд өчтдөг гинэ. Тэгээ Сатурка бариад ингээ Сатурк гэхээр ойлгож байгаа орос үг л те. Нөгөө утсандаа ингээ хийгээд дэгээгээ шидчихэд тэгээ сүмээсээ гараад явангуудаа гадаа гарахтаа дэгээгээ буцаагаад татаад авчдаг гинэ. Нөгөө санаа өгөөж буцаагаад аваад кармалчж байгаа гэсэн үг байхгүй. Ингэж залбираад байна гэж хэлж байна эзэн. Тийм учраас харин эхлээд хагцгүй эхлээд хаанчил ба зөвхт байдлыг хайхтун. Зүгээр л хай. Санаа зовлтаа хаяад хай гэж байгаа. Амен. 1-р Петр 5:7 дээр тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо түүнд өг. Санаа тавьдаг. Та санаа зовоод байна уу, санаа тавиад байна уу гэдгээ шалгаж үзээрэй. Бараг тавьдаггүй шүү заримдаа. Санаа тавьдаггүй. Би чамд санаа тавьсандаа хэлж байгаа гэж байгаад ирээдүрөө наваачаад. Чи ирээд ийм байхаар чи яаж олигтой явах юм гээ хамаагүй юмараад унтдаг. Тэг өөрийнхөө санаа зовлтыг хүн дээр асгаачдаг байхгүй. Шахчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ хүүхдээ гимтэйгээл эмзэглүүлээл ийм зүйл болж байгаа эцэг эхийн хувьд бол. Тийм учраас санаа зөвхөн Бурхан яадаг байх нь. Санаа хэн тавьдаг байх нь? Тэр тавьдаг. Тэр танд үнэхээр санаа тавьдаг. Гайхамшигтай санаа тавьдаг. Бид хоёр өчтөө сая булган арангаа ингээд яваад ирсэн. Золголт хийгээд. Тэгээ баярмаа маань яг гарч яхад залбирсан байхгүй. Эзээ ингээд бид хоёр уг нь ингээд Улаанбаатарын засамлаан дагаж арангаа явах байсан. Тэгээ засгүй ингээд хишиг өндөр ороод тэгээ тэр цаашаага замаа мэдэхгүй. Би сайн мэдэхгүй. Тэгээд баярмаа ингэж залбирсан. Эзэн та бидрийг замчлах та бидэнд санаа тавьдаг учраас гэж яагаад залбирсан байхгүй. Би яг энэ үгийг яг сонсч байсан. Санаа тавьдаг учраас та яг бидэнд замчныг олж өгөөч гэж. Тэгээ булганыг даван дээр гараад ирсэн чинь нэг машин дугуй нагарсан зогсчихсан чинь миний таньдаг хүн байсан. Миний бүр таньдаг бит хоёр бүр барилддаг хамт сумын наадмад хамт явжсэн залуу. Йоо бэлтгэл дээр хамт байсан. Баярмаагийн бүр таньдаг. Их сонио үний амьдрал гэдэг их сонио. Баярмаа тэр хоёр нэг айлын бэр бац хоёр байсан гэ одоо. Ийм ярэ зогсчих сайхан эдгэрэл юм да тийм ээ. Тэгээ би тэр залууд гэсэн байхгүй. Залуу хүлийн амьдрал гэж сони юм а. Баярмаа тэгэл яхаа намайг айлын бэр болоход чамаа гууж ирсэн гэж үний юм сардий гэсэн өөрөө. Тэгэхээр яг тэр залуугаар ингээ замчлаад тэгээд аюу гой замаар дагуулад ингээ джиптэй дагуулад авч өгсөн шүү дээ. Бит хоёрыг. Тэгээ яг эзэн үнэхээр бид нар тэр жижигхэн зүйл дээр санаа тавьдаг.
тий. Ийм гайхамшигтай эзэнд итгэдэг. Тийм учраас Филиппо 4:6-аас 7 дээр за хамтдаа нэг дуугаар уншийе. Филиппо 4:6-аас 7 дээр. 3 юунд ч бүү санаа зов. Харин бүх зүйл дээр залбирал байгуултаараа талархалтайгаар Бурханд хүсэлтэд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална гэж. Амен. Амен. За. Жохон цоглог байна шүү тий. Санаа зовлтын тухай ярьсан чинь бүр санаа зовоод байна үгүй юу? Энэ дээр нэг аваа гоё ишлэл байдаг. Юу игүүлээ штэ. Бүх оюун ухааныг давах. Бүх оюун ухааныг давах. Бүх хүмүүсийн толгойг нийлүүлээд дээрэс нь бүх ангаахын шинжлэх ухаан, теологийн шинжлэх ухаан, бүх техникийн шинжлэх ухаан, тэнгэр газар, окторгүй газар, галактик ертөнцийн бүх шинжлэх ухааныг нэг савнд хийсэн ч гэсэн тэднийг давна. Хэвээ агуу гайхамшигтай. Ийм агуу ишлэл, ийм агуу үг хаанч байхгүй. Тийм учраас битгий санаа зов заяа. Та нар зүрхээ бүү шаналга Бурханд итэг мөн надад итэг гэж Иохан 14:1 дээр хэлж байгаа. Зүрхээ бүү шаналга Бурханд итэг, надад итэг. Би анх Монгол Уламж төрийн бас байгууллагт багшаар ингээд орох гэсэн чинь манай цуглааны хуураад дүү намайг ингэсэн. Та одоо ингээд арангаад байж байгаа гомдоол хүрээд ирсэн. Одоо энэ багшаар ажилд орохдоо юу яах вэ? Яв хэдэн төгрөний цалин өгөх юм сайн асуугаарай гэдгийгсэн. Тэгээ би захирал дээр очиод надад багшлуул хэдэн төгрөний цалин өгөх үү? Юугаа өгдгийг эзний дуудлага ирж яагаад гэсэн. Тэгээ би Бурханд залбирсан. Бурхан минь ээ гэд. Тэр өдрөө штэ яг 2015 оны 4 сарын 1-ний өдөр байсан. Тэгээ тэр өдөр би юусэн мартдаггүй байхгүй. Тэр өдөр энэ Иохан 14:1 надад ирсэн. Чи Монгол Уламж төрийн бас байгууллагт үйлчил. Зүрхээ бүү шаналга Бурханд итэг, надад итэг. Би явж чамд гэр орон бэлтгэхээр явлаа. Тэгээ эргэж ирээд чи тэнд амьдрнаа гэд цаашаа битсэн байдаг. Хэрвээ ийм байгаагүй байсан бол би юу гэж чамд ингээ худлаа яриад зогсох вэ гэж Есүс ярьдаг тийм үү? Тэгээ та нар бүгдээрээ Бурханд итгэе, түүнд итгэе. Тэгээд би 3 жил одоо л ярьж байгаа шүү би. 3 жил би Монгол Уламж төрийн бас байгууллагт цалингүй ажилласан. Тэгэхэд ганаахлагч маань, пасторууд маань хэдэн жил ажилласан бол би сүүлд нь яг энэ замыг туулж явж байхдаа бодож байгаа байхгүй. Өглөө ч гэсэн та нар ингэ боддоо ганаахлагч шөн 4 хагас баг босдог баг. Тэгээд энд чинь бараг хидэд ирдгийн те. Тэгээ магтаалаа бэлдэн шүү дээ. Би яах вэ? Нэг тэгэл загнуулаад янз бүр болол нэг 30 минут одоо сүүлийн үед сураад 30 минутын өмнө их гэж чармаагаад байгаа. Энэ бол ахлагчрын асуудал биш. Миний асуудал байхгүй. Магтаалынхын ч гэсэн бас ингээл жолиос гаргаад ирж байгаа шүү дээ. Гэхдээ энэний шагнал гэж заавал байдаг. Би та нарт Америк явчиход би шүү дээ онгоцонд суухдаа ойлсон шүү дээ. Би нүднээс бас хоожод. Би яаж Есүсээс урвчаагүй юм болоо гэж бодсон шүү. Урвсан бол балрахгүй юу? Урах өдрүүд маш олон байсан шүү. Тийм ээ? Няцах өдрүүд. Гэхдээ үгүй эзэн бидрийг ганц би та нарт хэлье. Эзэн эхлээд бидрийг ба штэ. Мэргэн ухаан, эрүүл ухаан, саруул ухаан, хэрсүү ухаанаар мөнгөтэй зүүрлэхгүй ухаанаар бүр ингэ цэнэгэлж өгдөг. Алт мөнгөтэй зүүрлэхгүй мэргэн ухааныг, эрүүл ухааныг, саруул ухааныг, хэрсүү ухааныг өгөөд дараа нь таныг байр суурин дээр байсны дараа дараагийн хангалтуудыг өгж эхэлдэг. Мөнгөн хангалтуудыг өгдөг. Тэр мөнгөн хангалт байна штэ. Таны төлөө биш, бусдын төлөө байдаг юм а. Би энийг ойлгосон байхгүй. Тэгээд тэр ядарсан хүний төлөө, тэр сануулсан хүний төлөө эднийг ингээ өгдөг болно. Тэгэхээр юунд ч бүү санаа зовоорой. Амен. Америкийн алдар зохиолч Дейл Карнеги гэж сонссон та нар. Дейл Карнегийн аз жаргалтай өдрүүд гэж тийм ном байт юм л да. Аз жаргалын онолч гэж байдаг. Тэгээ энэ номондоо тэр хүн юу бичсэн бэ гэхээр Стенли Джонс гэдэг энтхэгт 40 жил илгээлтийн эзэн хийсэн хүний тухай танилцуулсан. Хүмүүс харахтаа тэр Стенли Джонсыг харахтаа ингэж боддог гинэ. Энэ хүн ба штэ. Энтхэгт энэ олон жил ажилласан юм чинь илгээлтийн эзэн хийсэн юм чинь энтхэгийг өөрчлөхөд та асар их тус хүргэсэн хүн гэж боддог гинэ.
Гэтэл Стенли Джонсонд өдрийн нэмнэглэлдээ юу гэсэн байдаг вэ гэхээр эхний 8 жил би маш их санаа зовлттой байлаа гэж. Тэгээд тэр санаа зовлтоос болоод яасан бэ гэхээр жоохоо стресс тэнгүүд биеийн султчдаг. Биеийн султангууд Америк нэгдсэн улсад ирээд эмчилгээ хийлгээд буцдаг, сайжирдгүү. Тэгэл яг мэдээж яваад байгаа 40 жилийн хугацаанд санаа зовлт нь үргэлжлээл. Тэгэл сүүлдээ жилдээ 2 удаа ирээл эмчилгээгээ хийлгээл ирээд ингээ явж исэн байна. Тэгээд 40 жилийн дараа нэгэн санаандгүй явж байгаа нэг семинарт ороо суусан. Тэр семинарын гол сэдв нь юу байсан бэ гэхээр бүү санаа зов гэвчсэн байсан. Тэр үгийг хараад Стенли Джонсон шууд идгэрсэн гэж байгаа. Эзний оршихуй буугаад. Тэгээд семинараа дуусгаад гараад эзэн рүү хандаад гашгирсан. Чин 40 жилийн дараа анх удаа чин сэтгэлээсээ орилсон гинэ. Эзэн танд баярлалаа. Миний санаа зовлтын өвчнийг авсны төлөө таньда талархъя гэж залбирсан чи эзэн ингэж хэлсэн гинэ. Би чамд өгсөн дуудлага дуулууртай байх хүсэл чамд байна уу гэж. Хариулах гэсэн хариулж чаддгүй гинэ. Эзээ миний буруу. Санаа зовоод өөрийгөө боомлол хоёр сэтгэлтэй амьдраад байсан. Миний буруу шүү эзээ. Би танд юу гэж хариулахаач мэдэхгүй байна. Яг одоо бол надад ямар ч найдвар алга яах ёстойгооч би ингээ мэдэхгүй байна гэж хариулсан гинэ. Тэгсэн чи эзэн хэрв чи энэ бүх санаа зовнилтуудаа надад даатгах юм бол би чамайг хамгаалнаа гэж хэлсэн. Филиппо 4:6 дээр юу гэлээ? Юунд ч бүр санаа зов. Аливаа зүйл залбирлаараа болон хүсэлтээр талархалтайгаар Бурхан эзэндээ мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүр Бурханы амар амгалан Есүс Христ дотор чамайг хамгаална гэсэн тийм учраас энэ хүн 40 жилийн дараа эзэнд санаа зовнилоо өргөж гайхамшигтайгаар эдгэрж чөлөөлөгдсөн юм аа гэж. Амен. За, дуулал 37-гийн 1-с 2. Дуулал 37-гийн 1-с 2 дээр за бүгдээр хамтдаа уншъя. 3 Ёрын мөг үлдэгчээс болж бүү санаа зов. Бурууг үлдэгчдэд бүү атаарах гэж. Учир нь тэд удахгүй өвс шиг хорчин хатна, ургамал ногоо шиг хагдарна. Битгий ёрыг үлдэгчдэд татаарах. Яагаад гэвэл бид нар ингэж бодоод байдаг шүү дээ. Шудраг ёсыг бодоод байдаг шүү дээ бид нар. Хүн нөгөө шудраг ёсыг хэрэгжүүлэх гээд байгаа учраас хэн нэг ингэж одоо юу гэдэг шийтгэлээ авахгүй энэ нэг авилгал хэл гахуул авж байгаа хүн энэ нэг төрийн удирдлагын байж байгаа царай ингээд ивэл шүүлт болчих гээд байгаа байхгүй. Би чинь анх Есүс тэр хичээл илвэгдэрч даргай чинь көмөг шүүмжилдэг байлаа шүү дээ. Би ч өөр арчилсан намын хүн. Арчилсан намын одоо би хэрвээ Есүс Христэд итгээгүй байсан бол цүнх барих чихгүй юу? Нэг далдансан юм явах байх та тий. Тэгэхээр ингээд бузар мод битгий. Тэгээ хойд цуглаанд байж байхад ингээд улс төрийн хүмүүсийн зургийг авчираад ингээд наацсан ханан дээр тэгээ зайлбар. Тэгээ би нэг өдөр гимшээд илвэгдэрж дарга та намайг уучлаарай. Дааган болдоо дорилгож ба намайг уучлаарай. Тэд нар надад ямар ч хамаагүй хүмүүс байхгүй юу? Тэгэхэд би нэг гэрт нь орж үдцсэн юм шиг шүүгээд байгаа байхгүй юу? Тэгээ би уучлаарай энэ ёрмог үлдэгч энэ хүмүүсээс болж байгаа юм биш. Зүгээр л муус сүнсний ажил байгаа тийм ээ. Тэгэхээр бурууг үлдэгчдэд битээ хатаарах. Эдгээр удахгүй нөгөө хээрийн өвс шиг хорчин хатнаа. Хэрэггүй. Энэ хүний үйлс нь хорчин хатна. Тийм учраас энэ хүндэн сайн мэдээ тараах нь бид нар маш чухал байхгүй юу? Амен. За тэгээд цаашаага харах юм бол эзэнд итгэж сайныг үлд. Газар нутагт сууж үнэнч байдлыг хоолоо болгоо гэж. Эзэнд баярлах тоон. Санаа зовхгүй таны зүрх сэтгэлд баяр хөөр дүүрэх юм бол нүүр царай чинь гэрэлтээд та аав штэ үнэнч байдлыг хоолоо болгоно. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө, эзэн замаан даатах. Түүнд итгэж найд тэгвэл тэр биелүүлж өгнө гэж. Би түрүү хэлсэн санаа зовлт гэдэг бол зан чанар мөс чанарын асуудал биш. Эзэнд итгэж найдахтай холбоотой асуудал юм шүү. Та бүхнийг эзэн ивэх болтугай. За бүгдээрээ залбираад өндөрлөе. Тэнгэр газрыг бүтээсэн агуух эзэн минь ээ. Хайрын мурхан ааваа. Та бидэнд
эцэг хүү ариун сүнсний нэрээр баптизм хүртээж миний заасан тушаасан бүхнийг тэдэнд сахин биелүүлэхийг заа гэж хэлсэн. Үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт байна гэж хэлсэн. Тиймээс эзэн минь бид санаа зовнилуудаа танд өргөж байна. Энэ өдөр таны тушаалыг зүрхэндээ хүлээн авч байна эзэн. Та миний зүрхнээс үнэхээр энэ санаа зовнилтуудыг суг татан авч харин би санаа зовнилгүйгээр таны тушаасан бүү санаа зов гэдэг энэ тушаалыг хүмүүст ахан дүүстэй төрөл төрөстөө эсэм бүлэгтэй сүм чуулгануудад Монгол ард түмэн дэлхийн үндэстнүүдэд заадаг хүн баймаар байна. Эзэн минь та Есүс хаанчлал чуулганы итгэгч дагалдагчдыг ерөөх болтугай. Та хил хязгаарыг өргөсгөж таны мотор тэдэнтэй хамт байж гайхамшигаас хамгаалж өвчин зовлонд бүхтүүлээрэ. Есүсийн нэрээр залбирч байна. Иймд бид эцгийн өмнө өвдөг сүгдэж тэнгэр болон газар дах бүх отог овгийг нэрлдэг танд залбирч байна. Та өөрийн алдрын баялагын дагуу сүнснийхээ хүч чадлаар бидний доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай. Ингэж Христ зүрхэнд тань нутаглаж тэр хайр дотор үндэслэгдэн суурлагдаад тэр хайрын ямар урт өргөн өндөр хийгээд гүн гүнзгий болохыг бүх хариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайр нь энд ирсэн хүн нэг бүрийн амьдрал дээр бялхам дүүрнээр биелэх болтугай. Идүүгээ бидний дотор ажилтг хүчний дагуу гуух буюу бодхоос минь илүү хэмжээшгүй бэлхлаар үлдэх чадвартай эзэн алдар нь чуулган дотор бүх үеийнхэнд Есүс Христ дотор мөнхөд байх болтугай. Бүх алдар, бүх үндэтгэл, бүх магтаал нь дээд тэнгэрт танд байх болтугай. Амен. Халелуя. Амен. Би санаа зовлт, санаа тавилт хоёрын ялгааг та нарт хэлж өгье гэж бодож байна. Тэгээ би Библиэс өглөө ингээд огийг ярьж хахад судлаа. Санаа тавилт бол үйлдэл хийлэгдэх юм байна. Харин санаа зовлт нь бол юу ч хийдэггүй. Санаа зовлт нь нөгөө түрүүнс Иохан номд ирсэнтэй зүрхээ бүр шаналх. Санаа зовлт нь шаналл руу аваачдаг. Би хүн болго ингэж туулсан баг. Би бас яг л тэгж туулжсэн. Харин санаа тавилт нь үйлдүүлдэг. Санаа тавилт бол яг тэр хүний хэрэгцээг, тэр хүнд юу дутуу байгааг, тэр нөхцөл байдал ч юм уу те, тэр цаг үед тухайн гэр бүлд ч юм уу юу хэрэгцээтэй байгааг маш эрүүл ухаанаар хараад юу хийхээ мэдээд үйлддэг. Харин санаа зовлт бол юу ч хийлэгдэггүй гэсэн те. Бүр юунд ч хүрэгдэггүй. Тэгээд хоёр санаатай болгоод тэгээ бүр өөрийгөө боомлж байгаа. Ямар ч үйлдэл хийдэггүй зүгээр шаналаад нөө шанал нь өөрт нь өвчин зовлонгаа авчирч байгаа. Тэгээ бурхан яагаад бүү санаа зов гэж хэлээд байгаа гэхээр үр дагаврыг бурхан мэдчихэж байгаа. Тэгээ сая үр дагаврууд нь хэллээ шүү дээ. Санаа зовсны үр дагавар юу вэ гэхээр үхэл төрөгдөг, өвчнөд хүрэгдэг, юу ч хийлэгдэггүй. Тэгээд бүр 192% нь хий хоосон байгаа гэж. Тэгээ энэ зүйлийг эзэн яагаад хэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрнээс эзэн санаа бүү зов хайшийн танарч өчүүхэн итгэлтнүүдээ гэд нэг доромжлоод хайцсан биш шүү дээ. Эзэн санаа зовлт нь ямар үр дагавар өргөдөг юм бэ гэдгийг Библиэлд зөндөө бичээд ингээ сая отгоо маань бүр үгнээс нь ч грекээр нь ч утгаар нь ч тэр санаа зовлтын төрлүүдийг нэртэл гаргаж хэлсэн шүү дээ. За тэгээ ийм имийг сонсчод үлдэх бол хэцүү яа тий. Тэгээд дээрэс нь санаа зовлтыг яаж шийдэх вэ? Санаа бүтээ зов. Тэг яаж санаа зовхгүй байхыг нь бурхан хэлэхгүй бол бас бид шудраг бос шүү дээ тий. Бид нар яаж санаа зовхгүй байх арга мэддэг бол юунд л дуртай нарахгүй санаа зовоод яваад байх вэ тий. Харин мэдэхгүй учраас бурхан за санаа зоввол ийм муухай үр дагавраад шүү. Харин одоо яаж санаа зовхгүй байх вэ гэдгийг түрүү отгоо маань хэллээ ш. Филиппой 4:6-аас 7 дугаар ишлэл. Хүсэлтэй тэр санаа тавилтаа бурхан талархалтайгаар мэдүүл гэж. Тэгээд амлалтыг хэлж байгаа. Бүх оюун ухааныг давдаг тэр бурханы амар тайван таны сэтгэл санааг нөө санаа зовоод байгаа санаагийн чинь сэтгэлийн чинь бурхан дээрээс хамгаална гэд амлаад байгаа хөө. Амен. Тэгээ бас Матай 6:33. Та нар хаанч л болон хоёр дахь техник эндээс гарах яг техникийн зааж өгöd байгаа хөө. Эхнээд Филиппой 4:6-аас 7 бидний фокус тавих зүйл энэ шүү. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр фокусаа тавь. Филиппой 4:6-аас 7 хүсэлдээ бурхан талархалтайгаар мэдүүлэх болно. Нэгдүгээр техник. Хоёрдугаар техник юу? Матай 6:33.
хаанчлал болон зөвхт байдлыг би эрен хайж байгаа бол энэ бүх зүйл нэмэгдэнэ. Идэж уух өмсөх зүг чинь нэмэгдээд бонус болж ирнэ гэлц. Хоёр дахь техник. Амен. Тэгээ надад итэг гэсэн яахан дээр зүрхээ бүү шаналга. Бурханд итэг, надад итэг. Эзэндээ өгнө гэсэн. Нөгөө төрүүний дээр загас чин шиг те шидчихэд би бол яг бид нар ер нь олонхтой тэгдэ. Би бас яг тэгсэн мэс. Байнга л эзэн минь хүүхдүүдэд танд өгж гин өгөөгүй л исэн байхгүй. Тэгээ нэг өдөр эзэн яг өөрөө өгүүлсэн л те. Амен. Тийм санаа тавилт байна уу? Санаа зовлт байна уу? Санаа тавилт санаа зовлт угаасаа юу ч хийлэгдэх. Тэр байтгаа ингээд заримдаа бид нар ингээд асуудлаа нөхцөл байдлаа ингээд би ийм зүйлийн төлөө залбируулмаар байна гэдэг ингээд зарим хүмүүс тэгэхээр зарим хүмүүс өөрсдөө юу хийж байгаагаа яаж хийж байгаагаа ч ойлгохгүй би ч гэсэн тийм асуудал байсан баг. Битээ санаа зов. Би санаа зовоод хэлээгүй залбирлын сэдв хэлж байгаа тийм. Зарим хүмүүс залбирлын сэдвээ асуудлаа хэлэхээр санаа зовоо яриад байна гэж буруу ойлгох гэдэг. А тэр хүн санаа зовж байгаа бол залбирлын сэдвээ гаргаж хэлхээч мэдэхгүй. Санаа зовлт угаасаа блоколдог учраас тодорхойлж чадахгүй зүгээр шанална. Харин хэн нэгэн танд залбирлын сэдвээ хэлж байгаа бол тэр хүн санаа зовлт магадгүй байж магадгүй. Гэхдээ илүү санаа тавилт тал руугаа энийг яаж шийдэх вэ гэдэг шийдлээ гарцаа хараад байгаа учраас хэлж байгаа гэсэн. Амен. Тийм болохоор өөрөөсөө ч тэр бусдыг сонсохдоо энэ хүн үнэхээр санаа зовлттой байна уу? Санаа тавьж гэнэ үү? Би санаа тавиад байна уу? Санаа зовоод байна уу гэдгээ үр жимсээр нь ялгаж. Би санаа тавьж байгаа бол үйлдэл хийн. Тэр үнэндээ шууд Бурхан санаа тавьсан учраас хүүгээ илгээсэн. Тэгээс Бурхан санаа зовоод шаналаа толгоогоо майжаад юу ихээ мэдэхгүй байсан бол бид нар одоо байхгүй шүү дээ, тийм ээ? Тийм үстэй. Бурхан санаа тавьдаг. Бурхан санаа тавьдаг учраас бид нар заримдаа асуудал нөхцөл байдал мухарталд орохоор тий яаж хийхээ мэдэхгүй болохоор Бурхан яг над шиг нөгөө санаа зовлтоос болоод блоклогдсон юм шиг Бурхан яг над шиг байгаа юм шиг яагаа мэдэхгүй Бурхан бас надтай адилхан санаа зовоод толгоогоо майжаад байгаа юм шиг заримдаа Бурханыг бид нар тэгж хараад идэг. Бурхан хизээч санаа зовдоггүй. Харин Бурхан санаа тавьдаг. Амен. Санаа тавих нь юутай холбоотой гэлээ? Үйлдэлтэй холбоотой. Санаа тавих нь яг Есүс загламаа дээр ирээд амиа өгсөн шиг маш бодиттой үйлдэл хийдэг. Тэр нөхцөл байдал асуудал тэр хүнд яаж туслах үйлдэлээ хийдэг. Харин санаа зовдод юу ч хийж чадахгүй. Зүгээр шанална, өвдөн, үхэн сүулдэ бүр тэ өөрийгөө байна. Тэр нөхцөл байдал ямар ч гарцгүй, ямар ч шийдэл байхгүй, найдвар байхгүй. Зүгээр л шанална. Үүгээр бид нар ялах хэрэгтэй. Амен. Тэгээ бүгдээрээ санаа зовдөг биш, санаа тавьдаг хүмүүс бай. Бас санаа зовлт ирэх гэдэг нь энэ санаа зовлтыг яаж шийдвэрлэх вэ гэдгээ мэддэг хүмүүс бай. Филиппой 4:6-аас 7. Амен. Матай 6-гийн 33. Амен. Тэгээ бас шинэ гэрэн дээр эзэн хэлсэн. Хүн дарамтуж зовсон хүмүүс над руу ирэхтв. Надад ачаагаа өгөө. Миний ачаа хөнгөн буулга амрах. Би зүрхэндээ даруу надаас суралцаа гэсэн. Энэ бас санаа зовдөг бидэнд хандсан Бурханы шийдэл нөхгүй. Гарах арга зам. Амен. Бид нар асуудал нөхцөл байдлыг онцлоод мэдээд таньж болно. Энэ оншилсан асуудлыг яаж эмчлэх вэ гэдгийг ялангуяа сургаалаас сонсохдоо бид нар шийдлийг нь маш сайн барьж авч байгаа хэрэгтэй. Тэгэхгүй би чинь тэгж санаа зовд оншоо мэдчихэд энэ оншныхаа дагуу яаж эмчилгээ хийж ямар эмчилгээ хийвэл эдгэрэх вэ гэдгээ мэдэхгүй бол би хэвээрээ л өвчтөй байна гэсэн. Тийм учраас та өнөөдөр энд гарахдаа санаа зовлтыг би яаж шийдэх вэ гэдгийг мэдээд гарах нь та аль хэдийн эдгэрчлээ гэсэн үг. Та аль хэдийн шийдэгдлээ гэсэн үг. Амен. Тэгэхээр зүрхэнд ав. Филиппой 4:6-аас 7. Эзний амлалт байна. Эзний шийдэл байна. Бас Матай 6-гийн 33. Амен. Тэгээ Иохан 4 дээр эзэн бүх зүрхээ шалгах. Яагаад гэдгийг ойлго. Санаа зовсны үр дагаврыг бид нар өвчтөе яваад байвал хавдар болоод эцэстээ өгөх нь тийм үү? Үр дагаврыг бид нар маш сайн мэдж байгаа. Харин гарцын шийдлийг илүү сайн хэрэгжүүлж тэрэн дээр фокусо тавиараа төвлөрөөрэй. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа босоод эзэндээ өргөлөө өргөцгөө. Малах номны 3 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлийг бүгдээрээ хамтдаа тунхаглацгаая. Амен. Эзний өргөнд өөрсдийн өргөл ба 11 авчрах дуу гэж хэлсэн. Хамтдаа тунхаглая. Амен. Миний өргөнд хоол хүнс байхын тулд 11 агуулгад авчир. Би та нарын төлөө Тэнгэрийн цонхыг нээж та нарын төлөө цөлбөгчийг жоохон тодруулж өгөөч. Та нарын Тэнгэрийн цонхыг та нарын төлөө ивэлийг хальтал асгах хэсгийн талаар намайг одоо үүгээр шалга гэж төг төмдийн эзэн альдж байна гэж. Амен.
Энд үсгийг том гаргаараа би ингэж хажууд нь зогсоод харахгүй байгаа юм чигээ энэ дэлгэцэнд байгаа хүмүүс, зэрэгтэй байгаа хүмүүс яаж харах вэ? За, бүгдээр хамтдаа итгэлээрээ, хайраараа, баяртайгаар энэ үг амлалтын дагуу бид нар итгэлээрээ өргөдөг тийм үү? Эзэнд итгээд энэ үгийн дагуу би үйлдэхэд энэ үг миний амьдралд хэрэгжнэ гэд итгээд үйлддэг шиг санаа тавилтыг амен санаа зовлтыг зайлуулад санаа зовлтгүйгээр санаа тавьж итгэлээр бурхандаа яаж найдах вэ гэдгийг ч гэсэн өнөөдрийн сургаалаа хэрэгжүүлээрэй. Амен.